За сонсогчтой үзэгчтэй өнөөдрийн төргий. Тэгэхээр подкастын ээлж дугаараа та бүхэнд хүргэж байна. За 27 цаг ирж байгаатай холбоотойгоор ялангуяа зуны улиралд орон нутгийг чиглэж байгаа иргэдийн урсгал нэмэгддэг. За үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын тоо нэмэгдэх. За бас харамсалтайгаар хүмүүс амьсаа алдах ийм ослууд гардаг. Үүнтэй холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээллийг та бүхэнд энэ удаагийнхаа подкастаар хүргэх гэж байна. За тэгэхээр Чингэлээ дүргийн замын цагдаагийн хилцээний зохицуулагч Эрдэнэтийг зочноор урьж оролцуулж байна. Сайн байна уу өнөөдрийн мэнд. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Нийт үзэгч олон сонсогчдоо бас муу адил энэ өдрийн мэндийг хүргэе. За замын нөхцөлтэй холбоотойгоор цагдаагийн ерхий газраас аяныг зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр нийт сонсогчдод та бас аяны талаар эхлээд мэдээлэл өгөөч. Хэд хичээлдээ зохион байгуулж байгаа юм те. Яагаад энэ аяныг ер нь зохион байгуулж байгаа юм бэ? За энэ цагдаагийн ерхий газар зохион байгуулж айж байг бол аяндаа хүрэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ маань 2022 оны 6 сарын 20 өдөр зохион байгуулсан нээлттэй хийсэн байгаа. Энэ арга хэмжээг маань болохоор жил бүр уламжлуулан зохион байгуулдаг байгаа. Энэ маань болохоор замт мэдээж зам төрөөс хэрэгээс урьдчилан сэргийл хүний амнаас бусдын төрөнгөд учрахаас гарч уулзах хохирол учрлыг урьдчилан сэргийлэхийг ажлыг зохион байгуулж байгаа. Ер нь одоо улсын хэмжээнд он гарсаар одоо зам тээврийн хичнээн осол бүртгэгдээд байна. Тэгээд одоо замын нөхцөл байдал ер нь ямар байна вэ? Энэ ослын тоо ер нь буурж гинүү хэмдэ байгаад байна. За мэдээж энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа юм чинь мэдээж үр дүнтэй зам төр осол болон хүний амнаас хохироход бол тоо зүйлд манд буурдаг. Ер нь одоо зуны цаг эхэлж байгаатай холбогдуулан одоо мэдээж эргэж жолооч нарыг одоо аял зугаалгын хөдөлгөөний хэсгээ мэдээж гэр бүлээрээ хамаатан садантайгаа одоо гарч одоо аял зугаалгыг явдаг. Энэ маань тэгээд эргэж жолооч нар маань болохоор зам хөдөлгөөний дүрмийг зөрчих тохиол хурд хэтрүүлэх одоо хамгаалах бус зүгөөг болмоос болж хүний амнаас хохирох мөн бага 0-10 насны хүүхдийг буруу тээвэрлэлтээс болж амнаас алдах тохиолдол гардаг. За энэ аяны хүрээнд хамгийн гол онцолж байгаа юм нь орон нутгийн замд бас осол гаргаас сэргийлэх явдал шүү дээ. Ялангуяа орон нутгийн замд явж иж хурд хэтрүүлдэг, тэгээ согтуугаар тэвэр хэрэгсэл жолооддаг энэ зөрчлүүд байсаар л байна л да. Энтэй холбоотойгоор ер нь нөхцөл байдал яг ямар байна? За мэдээж хөд орон нутгийн чиглэж явуулсан бол хэн шалгалтыг одоо цагдаа байх мэдээж цагдаа байх хүмүүсийн дүрмээр ягшлал биелүүлдэг. Тэгээд мэдээж цагдаагаас гарцаа ингээд цагдаас гарчлаа гэхээр нөгөө нэг одоо хамгаалалтаа зүүхгүй байх, хурд хэтрүүлэх эсвэл арга сатурлааны зүйл хэрэгс үедээ тэрвэс жолоодох. Шөнийн цагаар ихэд одоо жолооч нар бусдаа хүндэтгэлгүйгээр хандаж одоо холын гэрэл төр зам хөдлөлтөд орцолчлууд бол дийлэх хувьд хөд орон нутгийн замаар маш ихээр гардаг. Одоо энэ арга хэмжээ зохион байгуулснаар 21 аймаг нийслэлийн хэмжээнд ер нь хэн шалгалтыг товчоо болон пост болгон дээр одоо хэн шалгалтыг бол цагдаа байгууллагаас хэн шалгалтыг эрчимжүүлж одоо гарч болох зам төр осол хэрэг учраас одоо урьдчилан сэргийлэх ажлыг бол төлхөөд одоо анхаарч зохион байгуулж байна. Орон нутгийн замд гарч байгаа одоо зам тээврийн ослоос ер нь хамгийн ноцтой сүүлийн үеийн ер нь ямар байна те. Тэгээд бага насны хүүхдээ бас тээвэрлэж одоо буруу тээвэрлээд ингээд амьсаа алах тохиолдлууд бас цөөнг байдаг. За мэдээж хамгийн сүүлийн тэгвэл одоо дорны говь дээр гарсан нэг хэрэг байгаа. Энэ маань бол хөд орон нутгийн тал газар тий одоо хөдөлгөөнд байхгүй гэдгээр одоо мөн эсвэл дөмөө биелүүлэхгүй болмоос ч хоёр машин мөрөлдөж нэг хүн амнасаа алдаж нэг хүн одоо гэмтсэн тохиолдол одоо байна. Энэ маань юу вэ гэхээр мэдээж жолооч нар харанхуй шөнө одоо явах тохиолдол одоо нэг гэрлээ шилжүүлэхгүй байгаа тэгэхээр гэрэл холын гэрэл одоо зөрж байгаа тээврийн жолоочтой бол хурц гэлбах одоо нүх сүв харагдахгүй эсвэл үс орчны хязгаарлал ус үед мал харгуй зогсох одоо мал мөргөж одоо замаас онголтох тохиолдлууд маш ихээр гардаг. Иймд одоо жолооч нар хөдөөнд оролцохдоо одоо бусдыг хүнддэг шүү дээ. Одоо ойрын гэрэл дээр орж мөн одоо үйлдвэрээс гарсан одоо техник тээврийслийг одоо байлгахаар бусад тохиолдлууд одоо зарим жолооч нар маань одоо нэмэгдээр гэрэл тавьдаг. Хурц гэрэл тэрнийг тавихгүй байх талаар одоо хэн шалгалтыг эрчимжүүлэн одоо яг үйлдвэрт ямар стандарт тавигдсан тэр стандартаараа байлгахыг одоо хэн шалгалтыг эрчимжүүлж байгаа. Одоо жолооч нар жишээлбэл арх уучаад машин бариад байна л та тий. Тэгээд энэс болоод жишээлбэл наандаж одоо хүний амнаас хохирох, тэгээд хөрөнгөөрөө хохирох, тэгээд өөрөө бас ингээд гэмт хэрэгтэн болох ингээд маш их эрсдэлтэй юмуд байгаад байна. Гэтэл одоо уучаал машин бариад л байна тий. Энэ одоо ингээд нэг байгаад л байна. Тэгэхээр энэн дээр одоо
танаа дүүргийн хувьд жишээлбэл ямар хяналт шалгалтыг хийж байна те? Та бол чимглэлээ дүүрэгт ажиллаж байгаа юм чинь дүүргийн хэмжээний нөхцөл байдлыг маш сайн мэдж байгаа. За манай дүүрэг болохоор одоо 7 хоногийн 5 өдөр болгон төр одоо энэ хайжуул хаяндаа хөрөнгө арга хэмжээний хүрээнд одоо 5 өдөр болгон одоо нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Тэр маань одоо мэдээж шөнийн цагаар гарч болох шөнийн цагаар хэн шалгалтыг цагдаа чиглэлтэй дүүргийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнүүд бүгд ажиллаж одоо 9 цагаас шөнийн 4 цаг хүртэл одоо хэн шалгалтыг эрчимжүүлж одоо дүүргийн аслагдсан зам тий арга цуслангийн замдууд хэн шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж одоо согтуурлуундааны зүйл хэрэгсүүдэд тэрвэрч жолоодох мөн ирэхгүй үедээ тий тэрвэрч жолоодох нөгөө нэг хур тэтрүүлэх мөн одоо гэмт хэрэгтэй холбогдсон этгээд илрүүс тогтоох ажлыг бол төлөвлөгөөд эрчимжүүлэн ажиллаж аваа. Одоо нөгөө хяналт шалгалтын үеэр цогтуугаар тээвэр эрсэлж жолоодж байгаа зөрчил юу нэр хилэрч байна. Тэгээд буур хандлага юу байна уу? Эсвэл баяр наадмын үеэр нэмэгддэг үү? Яадаг юм бол? За одоо энэ хэллээ. Одоо нэг зуны цаг мэдээж аял зугаал эхэлдэг. Энд одоо найз нөхдөөрөө баяр тэмдэглэх, төрсөн өдөр тэмдэглэх эсвэл одоо наадам болгочтой холбогдуулан найз нөхдөг ойрхон гарч салхин зугаалах. Тэгээд гаргасан үедээ согтуурлуундааны зүйл хэрэгсэн үедээ тэрвэрч жолоодож одоо зам хөдлөнд оролцож байгаа одоо тохиолдлууд бол одоо энэ тасрахгүй байна. Энэ маань одоо тухайн одоо иргэд маань одоо хувь хүний ухамсар ийм үед одоо хэрвээ согтуурлуундааны зүйл хэрэгсэн үедээ тэрвэрч жолоодохгүй байж одоо дээж нэг дуудлагын жолооч тийм ээ. Дуудлагын жолооч дуудаж эсвэл эрүүл жолооч дуудаж ингээд хөдөлгөөнд оролцож бусдын аим нас эд хөрөнгө өөрийнхөө мөн одоо тахир дутуу болох тийм наны хэлдгээр гэмт хэрэгтэн болохоос одоо урьдчилан сэргийлэх ажлыг эргэж жолооч маань хувь бүр дор бүрнэ хичээвэл энэ одоо гарах эрсдэл маань буурнаа л гэсэн үзүүлэлт байгаа. Орон нутгийн замд ялангуяа нөгөө нэг ядарчихсан үедээ жолоо барихаар бас ославаар гарах эрсдэл нь дагаад нэмэгддэг. Тэгэхээр зүгээр яг ядраагүй үедээ жолоо барих за хит ядарчгаад ингээд нүдэн анилдаа дохиод жолоо барих явах осл гарах эрсдлийн жишээлбэл одоо хувь нь хэдэн хувиар нэмэгддэг юм те. За мэдээж ядарсан үедээ гэхээр мэдээж л ихсэн. Ядарсан үедээ тэрвэрч жолоод хэрвээ ингээд жолооч нар хөдөө орон нутгад бол мэдээж ингээд шулуун замд явна. Шулуун замд явж байгаа тохиолдолд одоо хэрвээ ингээд одоо хотоор жишээ авлаад хотоор ингээд байшин зөөлшүүлдэг хүний оюуганыг олж ингээд сэргээж өгдөг одоо ингээд за эндээс юм гарч ирэхээр ингээд өөрөж ингээд сонорс хэмжтэй байдаг. Хөдөө орон нутгийн зам маань болохоор тал газар. Зөвхөн яг шулуун зам асфальтын замаар яваадахаар мэдээж хүний ядрах нэг хэм цутгсан одоо зам юм шиг ингээд явдаг л гэсэн үг. Ийм үед одоо ингээд ядарсан үедээ бол бусдын хөдөлгөөнд саад болохгүй тийм ээ. Замаа чөлөөлж аваар ингээд татаж ингээд зогсож замаар гарч зогсох хэрэгтэй байдаг. Хөдөө орон нутгийн зам дээр бол шууд л одоо баруун гуртлуу шахаал зогсдог. Эсвэл аваараа татахгүйгээр л босож одоо нөгөө гарах зам дээр бас маань бусдад харагдахгүй үзэгт орчин хязгаарлал болдог үе байдаг. Тийм тохиолдолд нөгөө машиныг гинт тулаад торомсгчээд нөгөө машин маань одоо ингээд бас нэг торомсны мөр гарна. Тэр мөрөвдөөс олж замтруулах гардаг. Тийм үед бол одоо яг одоо дөрөнд юу заасан гэдэг тийм хэрвээ одоо төр зогсох шаардлагатай бол замаас гарч тийм ээ баруун гартал руу шахаж одоо аваараа ингээд татаж одоо зогсож бус төлөвлөнд саад болохгүй байх. Гэсэн дүрмийг бодлоо ирэж жолооч маань бол биелүүлж авал сайн байна л гэж хэлмээр. Аянтай холбоотойгоор зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлд та одоо сонсогчдоос дахиад нэг сануулад мэдээлэл өгөөч те. Тэгээд хоёлаа подкаст өндөрлөө. За энэ аяны хүрээнд ганц цагдаагийн байгууллага гэлтгүй те. Тухайн иргэд байна. Одоо манай олонний танилуд байгаа. Олонний танилуд маань одоо манай энэ одоо цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга нэлээд идэвхтэй оролцож байгаа. Одоо иргэдийг татан оролцуулж одоо энэ арга хэмжээнд оролцуулснаар одоо зам хөдлөөнд оролцох соёлын дээшлэж тий одоо бусдад хөндлөлтөй хандах эерэг үзүүлэлттэй байгаад байгаа. Одоо нийт одоо зам хөдлөөнд орж байгаа жолооч нартай цагдаагийн байгууллагаас одоо санан сэрэмжлүүлгийг зөвлөхөд хөдөө орон нутгад явж байгаа тохиолдолд өөрийн болон гэр бүлийнхээ болон бусдын амь насыг одоо хохирлуулах тий гарах замтраас урьдчилан сэргийлэх чиглэлээр зам хөдлөөний дүрмөө баримтлаж тий хур тэтрүүлэхгүй байх, харих содруулуун зүйл хэрэглэхгүй байх мөн хамгаалалт усаа хийж одоо зам хөдлөөнд оролцоорой гэж цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. За танд подкастэнд оролцож сонсогчдод маань бас хэрэгтэй мэдээлэл өгсөнд маш баярлалаа.
За баярлалаа. За сонсогчдоо подкаст ээлж дугаарын түрээд өндөрлж байна. Тэгэхээр ялангуяа хэрвээ та орон нутгийн замд гарах гэж байгаа бол зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээ. За хамгийн гол нь согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн бол за доторч бай. Ер нь жолооны ард битгий суугаарай гэдгийг дахин сануулмаар байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.